хоёлаа эхлээд өсвүүдээ ингээ маш сайхан одоо амныхаа хайрцгийг энийг ингэдэж та mouth box те амныхаа хайрцгийг гаргаад ингээ зөв дуудаад үзье. За би энийг жоохон томруулах юм. Тэгээ чи бас гараараа бичиж гээд байгаа шүү дээ тий. Тэгвэл энэ cursive буюу нөө бичмэл нь байгаад байгаа. Бичмэл байгаа чи ингээ гой дуурайгаад бас ингээ бичнэ. За. Одоо юу? Тий өнөөдөр би чамд гэрийн даалгавар өгөхдөө үсэг бичих дасгал даалгаврууд өгнө. За уншаарай эхнээс нь. За А Б В Г Д Е Ё Ж З И хагас И К Л М Н O О П Р С Т О У Ф Х Ц Ч Ш Ж за эднээс нь мэдхгүй. Ё Я. За хатуугийн тэмдэг hard sign тий хатуугийн тэмдэг. Хатуугийн тэмдэг 61-ийн И 61-ийн И зөөлний тэмдэг. зөөлний тэмдэг. Тэгээ юу? Юу. Юу Я. Юу Я. За чиста сайн байна. Маш сайн байна. За тэр хатуугийн тэмдэг нь болохоор эр үгэнд голдуу ордог. Тэр 61-ийн И гэдэг нь яг нөгөө 61 гэсэн үг шүү дээ тий. Тэгээ 661 тэгээд тэрийгэ И гэдэг ингээд. За зөөлний тэмдэг нь М үгэнд ордог. За тэгээд монгол хэл бол 13 их шиг үсэг, 20 гээгүүлэгч, 2 ийм тэмдэг үсэг буюу хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг гэдэг ийм хоёр тэмдэг үсгээс бүрдэж байгаа. Тэгээд ойлгомжтой баха К П Ф одоо монголоор бид нар энийг чи фа гэдэг байгаа шүү тий. Ишчээ эднэр болохоор гадаад үгэнд хэрэгэлдэг. Монгол үгэнд бол энэ хэр барахтай үг байхгүй. Кофе, пианер, Франц, тэгээ Швейцар энэ төр гэхээр дандаа энэ үгнүүд орж байгаа. Тэр хагас 61-ийн И хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг нь хизээч үгийн ихэнд ордоггүй. Үгийн ихэнд хизээч ийм үгээр үг хэлэхгүй. За тэгээ тэр одоо хагасыг гэдэг бол ерөөсөө энэ өөрөө энэ дуудагддаг одоо их шиг үсэг. Тэгээд энэ нь болохоор үүтэй нийлэхээр нөгөө хос их шиг гэдэг үгийг бий болгодог. Хөөрхий сайхан гэдэг ч юм уу тийм хос их шгийг бий болгодог. За тэгээд тэр зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг болохоор яг дуудлага бол байхгүй. Тийм учраас бид нэр зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг гэж хэлээд байгаа. Гэхдээ энэ нь тухайн үгийг зөөлрүүлэх буюу хатууруулах тийм шинжийг агуулдаг. Тэ? Ээж нь энэ гэдэг ингээд ээж нь гэхээр за ээж нь гой зөөлрүүлж гэж байгаа. За тэгээд түрүүн би хэлсэн хатуугийн тэмдэг нь эр үгэнд, зөөлний тэмдэг нь эм үгэнд. За тэгвэл би чамаас асууя. Одоо эр үг гэж ямар үгийг хэлээд байна? Мэдгүй. За. Male like a одоо Spanish тийм байдаг шүү дээ. Одоо hermana or hermano, one is female, one is male. Тэгтээ би аль үгэн тийм монголоор яриад л мэдгүй. За зүйтэй. Тэгвэл одоо энэ их шиг үсэг байна. Их шиг үсэг А, О, У. Энэ эхний энэ гурван үсэг чи ингээ амаа хэлээд үзтээ. А, О, У. За энэ болохоор ингээд амны хайрцаг арай томоор хилэгдэж байгаа. Тэгээд ингээ өргөн ингэж хилэгдэж байгаа энэ үгнүүд. Одоо эдгээр болохоор эр их шиг гэж нэрлэгдэнэ. Арай masculine сонсогдсон заяа. Тэгэхээр арай жижигэрч эхэлж байгаа. Гэ арай жижигэрч хомигдож эхэлж байгаа. Эдгээр болохоор feminine. Одоо эм их шиг. Тэгээд И болохоор сармаг, neutral, сармаг их шиг. За тэгээд А, О, У орсон үг эр үг болно. Эр үг. Ө, У орсон үг эм үг болно.
Үгийн эхэндээ ООгийн аль нэг үсэг ороод дараа нь и үсэг орох юм бол энэ бол зүгээр эр үг нь тооцогдно. Үгийн эхэндээ өө ороод ард нь и шиг орох юм бол эм үг болно. И шиг үгтэй үг тэр чигээрээ зүгээр сармаг. Эрч биш, эмч биш. Тэгээ бав те. Ямар үг байдаг вэ гэхээр ишиг, ижил гэх юм. Тийм үгнүүд байгаа шүү дээ. Сайн уу? Хүүхдийн юмэн. Can you close the door? За тийм байгаа. Тэгэхээр одоо и үсгтэй үгнүүд болохоор сармаг үг о орохоор эр үг. Нөгөөх нь юу лээ? О у и. Тэдэр нь ямар үг вэ? Feminine. Яг feminine буюу эм үгс те. Эм үгс. За ингээд энэ бол одоо их шиг зохицох ёсон буюу эр эм гэдэг үгийг энийг мэдхээр бид нар араас нь тэр 61-ийн и орох уу хагас и орох уу гэдгээ ялгах чинь хатуугийн тэмдэг нь орох уу зөөлний тэмдэг нь орох уу гэдгээ ингээд мэдчихнэ. Эр үг дээр 61-ийн и буюу хатуугийн тэмдэг орно. Эм үг дээр тэр хагас и буюу зөөлний тэмдэг орно. За that's basic. За тэгээд энэ дахиад дэше бол та. Би одоо эндээс юу их шиг гийгүүлэгч тэмдэг үсэг гэдэг ерөөсөө like мэдгүй. So should I like try to memorize this? Хэрэгтэй үстэй тий. Тийм энэ тэгээд чамд бол naturally ороод ирнэ. Одоо энэ гийгүүлэгч гэдэг нь дандаа нөгөө б в г д гэдэг ингээд жоохон хатуу ингээд хэлэгдэт байгаа үгийг хүчтэй болгож байгаа гийгүүлэгч те consonants баггүй. Их шиг болохоор дандаа аваа гаргадаг. О те аваа гаргадаг. Энэ sounds like vowel making sound vowels. Тэгээд энэ их шиггүйгээр дан гийгүүлэгчээр үг бүтэхгүй. Заавал аваа, заавал их шиг орж ирнэ. Тэ. Тэмдэг үсэг бол зүгээр supporting letters. Одоо энэ хоёрыг харахаар энэ үгнүүдийг харахаар амар like foreign харагдаад хизээч бараг сонсож байгаагүй. Тэгээд just have to memorize те. Тийм, you have to. Их шиг vowel. Okay, I'll work on that. За тэгээд би чамд энийг өгөхөр чи принтер байгаа юу танад? Ажил дээр байгаа л. Чи ажил дээр хэвлэж чадах уу эсвэл би чамд хэвлээд авчиж өгөх үү? Би хэвлэж чадна. За тэгвэл энэ practice writing шийт байхгүй юу? Тэгэхээр чи энэ дээр одоо энэ гараараа гоё бичмэлээр ингээ бас нэг бичиж сурах те. Би чи сурцсан байгаа зүгээр тэрийг ингээд санаад бас бичгийн хэлбэрийг гоё зөв болгоод ингээд гоё бичиж сурчвал энэ чамд бас маш хэрэгтэй. Монголоороо гоё бичээд тэрийг бас хүүхдтэй дараа нь зааж өгөөд те. Гой бичдэг болчвол тэгээд энэ үсгүүдийг яг ингээд дагаад бичнэ. Дараагийн хичээлээр багш нь уулзахаараа бас чиний гараараа зөв бичиж байгаа эсхийг бас харна. Тийм. Тэгээд чи энийг ингээд гэрийн яг хичээлийн төсгөл гэрийн даалгаварт чи энийг ингээд бичээд зургийг аваад багш руугаа мессенжерээр явуулна шүү за. За энэ бүх үсгнүүд нөгөө 35 үсэг тэр чигээрээ байгаа. За одоо энэ дээр хоёлаа дасгал хийж эхлээд. За энэ бол яг хуулж бичих дасгал. Гэхдээ хоёлаа нэг уншаад явчих. Тэгээд бас ойлгож байгааг чинь би харъя. За дасгал 2. Үе үгсийг дээрээс доош нь бич гэж байна. Тэгэхээр дээрээс доош нь гэдэг нь одоо эднийг ингээд бичээд тэгээд доош нь ингээд бичээд гэсэн үг. Дээрээс нь ба, ав, ла, хашаа гэд тэ. За чи нэг уншаад явчих. Тэгээд аль ойлгохгүй үг надаас асуудаа. Энэ бүгдээр үг юм уу? Үгүй эхнийх нь бол зүгээр үгийн эхэнд орсон гэгдэгч тэ. Дараагийнх нь үгийн эхэнд орсон их шиг үгнүүд байна. Ба, ав, ла, хашаа. Ва, он, халуун, тийш. Тийш гэж өгсөн юм. Тийш. Яг тийм, ийш тийш. Окей. Гэ,
S мал у- уйл Мгм. уйлах. Яг зөв. Okay. Доо Мгм. бот Мгм. хөөми Мгм. тэрийг мэдгүй уйл Үйл. уйл. Би жоохон томруулчих уу? Арай жижиг өнө. Okay. За ямар байна? Арай том байна уу? Yeah, it's good. За. Хөөми уйл хоёр ямар үг вэ? Хөөми гэдэг нөгөө хоолоогоор дуулдаг шүү тий. Аманда хөгжим байхгүй. Гэхдээ making sound from the throat, Mongolian song. Хөөми. Гэл. Тэрийг хөөми гэдэг байхгүй. Like throat. Үйл гэдэг нь болохоор ямар нэгэн зүйл хийхийг үйл одоо ойдол үйл байж болно, үйл ажиллагаа байж болно, тэ? Үйл. What about in English? Translate гэвэл Үйлийг одоо яаж? Үйл дандаа англи дээр ямар нэгэн үгтэй хамт явдаг. By itself, I can't make a word. Okay. But it's like to do something. Үйл. Энэ үйл гэдэг хоёр үг бол үгийн язгуур. Язгуур гэдэг үгийг мэдэх үү? No. Язгуур means root of the word. Уйл Уйлах, уйлсан гэд араас нь дагаврууд залгагдаа явж байгаа. Уйлдэх. Okay. За дараагийнх нь. Jaw. Хацсан байна. Энэ. Okay, jaw. It's same. It's сум ээжтэй. За сөмийг мэдчихэв нөө. За сөм гэдэг бол нэр үг. Тэгээд сөм гэдэг нь ингээд хэмжигдэхүүн байж болно. Энийг сөм гэвэл нэг юм жижигхэн сөмөр тий жижигэр гэсэн үг. Бас сөм гэдэг нь одоо нөгөө морь мал дээр тэмээ ботго юу шүү тий тэмээний ботго тэрийг сөмөр угжих гэдэг ч юм уу ингэж ярьдаг. Тэгэхээр сөм гэдэг бол эртний бас монгол хэлний нэг үг хэллэг. Measurement. It can be measurement. There are two different meanings. Тийм. Чамд би бас энэ юу яах юм бэ? Монгол хэлний app явуулъя. Чи тэрэн дээрээс энэ үгнүүдийг бас ингээд бичээд тэгэнгүүтээ тэн дээр тайлбарууд нь жишээнүүд нь бас байгаа. За яа. Монгол хэлний тайлбар app. Би бичээд авах юм. Окей. За дараагийнх нь. Зоо ич нэр хан is like behind. Can be behind. Эсвэл after гэсэн үг. За. Okay. He аж хоног ялаа. I know those two. Ла иш хаан ёсоор ёс is like a tradition or it can be tradition, it can be kind of ethics. Ethics, right? Тийм ёс зүй гэж ярьдаг шүү тий. Ёс зүй гэвэл ethics болно. Ёс заншил гэвэл tradition болно. За. Мо Is that a day or a be? Be. Doro? No, boro. Boro. Be. Okay. Boro. Hi, Jan. Boro. Rashang. Shang. I don't know that. Хоёулаа. За борог бол мэднэ тий.
Ороо мэднэ. За Russian гэдэг нь geyser, spring water. Okay. Тэрийг аршаан гэдэг. Лашаа. Тэр чи Монгол үг биш үү те? Монгол үг нь л одоо аршаан гэсэн үг. Аршаан ус гэдэг. Хүү сайн уу? Бас нэг хүү гараад ирлээ. Бүрх юм бэ? Okay. Can you ask Papa next time, okay? За, go ask Papa. За, муу, олбол, хуруу, хэвэн. Евэн мэдэн те? Евэн, okay. Евэн. Евэн мэднэ. Дуртай ёо. Дуртай. За. Баба олбол. Олбол, if I find something to find. Okay. Роо. Var. Var. Havar. Nay. Okay. Bar is like Vase. heater мөн үү? Heater. Тэр чинь пар. Пар. Вар нь болохоор vase. Var. Okay, vase. Okay. Vase. Okay. Su. Nay гэдгийг мэдчихэв үү? Nay. Одоо юм nay. Open. To open, right? Яг. Su. Харвах. Like a stroke. Yeah. Yes. Kind of like a stroke, but also how do I say? Одоо бид нар ингээд ном сум харагдаг штэ. Okay. Тэр харах. So like to shoot? Shoot. No. To shoot байж болно. Okay, Su. Юуны гэдэг нь асуулт байна те. Юуны нэрийн гэдэг ч юм уу те асуулт. За доош нь явуулъя. За дараах нь та. Та үзэв. Ноосоо. Ахын. За үзвийг бол мэдж байгаа те. Ноосоо. Ноос гэж юу? Like cashmere or wool? Wool. Wool, okay. За ахын. Дараах нь. Is that what letter is that? P? Pa. Okay. Pa. Ir. Pulse. Явья. Энийг мэдэж байна уу хөлс? Sweat. Яг зөв. За фа дараах нь хуу. Бага. Тухай. Бол. Болыг мэднэ те? Stop. Яг зөв. За. Тэ. Shock. I don't know what that is. Хамтдаа хэлээрэй. Shock. Яг наадах чинь шүү. За энэ г үсгэн дээр хэлний угийн г гэхээр энэ цаагуур хилэгддэг, наагуур хилэгддэг юм хоёр хэлбэр байдаг. Энэ shock гэдэг дээр наагуураа хилэгдэж байна. Shock. Яг зөв. Shock. What does it mean? It's kind of funny or sarcastic. Okay. Хатан. Firm. Firm гэж юу лээ? Like a firm? No, like a farm. Farm. Okay. За хатанг бол мэдэн шүү дээ. Хатан гэж юу юм? Queen. За. Мандахацсан хатан. Мандахай цэцэн хатан. Яг зөв. Чи. Дараа. Монгол. Шүү. Модон. Is it a O or an A? A? Хизээ. Okay. Хизээ. Америк. Бүгдийг мэдчихэж байгаа тий? Яг. Хаад. Тэрийг мэдгүй. Ихэр. Франц. За хаад гэдэг нь хаан гэдгийн олон тоо. Түрүүн хатан гэсэн шүү дээ тий?
Тэгвэл одоо хаан. Тэгээ хаад гэхээр олон хаануудыг хаад гэж дэ үсэг хаад гэж хэлнэ. Мгм. Okay. Им, зам, Мгм. хийх, ангил. Зам гэдэг юмар үг байна. Жам тийм жамтай. Жам гэдэг одоо яг яаж орчуулах юм болоо. Like it meant to be something. When it's going on certain way, we say like, oh, тэг ингэхэд жамтай байж дээ гэл те. Одоо айгу муухай чи сувлагч юм чинь бас ингээд ялангуяа би intensive care сувлагч байсан учраас нөгөө эндэгдэл буюу when kids pass away in my hospital, monks come in and they say, oh, jam ясаар болж дээ гэдэг. Тэгэхээр maybe it's time, it was her or his time to go, like that. Jam яс. Хийх. Хийх, ангил, од, зожиг. Зожиг мэдхүү? No, like weird or kind of weird or isolated, maybe. Like some people are introverted and they don't want to talk with people or be around the people. They can be zajik. Is it like a negative thing? No, not necessarily. No, oh no. Taj, Afrik. Taj мэдэнтэй? Taj is a lock. Яг зөв. За. Ug. Haj. Bats. Kanad. Haj is like clothes, right? Bats, what does that mean? Bag, to be гэдэг бас нэг одоо үйл үгийн үндэс язгуур нь бай. Тэгээ байц гэхээр энэ нэр үг болоо явчихж байгаа. Байц нэг тийм газар гэсэн үг. Тэр байц, энэ байц гэж ярьдаг. Газар гэсэн үг. Бараг location in a way. Okay. Ар, зүгээр, байцаа, Улаанбаатар. Байц мэдэн тэ? Cabbage. Яг. Ус, үзүү, чөлөө, сургуулаасаа. Чөлөө мэдэн тэ? Like чөлөө is like free time or free time. Хүзүү is neck. Ich, Hats is like to bite. Очих, оролтоороо. Оролт юу лээ? Scarf. Үз. Кино. Хаагач. Өглөөжингөө. Like all morning. Хаагач гэдэг нь you know энэ нөгөө захиран тушааж байгаа байхгүй наа цонхоо хаагач. Giving like an order. Like an order, тий. Okay. All. Tank. Шороо. Ихчинхээсээ. Ихчинхээсээ. За, tank гэдэг мэднэ тий. Tank бол tank. Tank. За, шороо юу вэ? Dirt. Hello, за сайн уу? Ихчинхээсээ. From my sisters. Тэ? За, энэ үгүүдийг одоо чи бүгдийн гэрийн даалгаварт хуулж бичнэ. Тэгээд өөрөө ойлгохгүй байсан саяныхаа үгүүдийн хажууд нь тайлбараа ингээд бичээрэй. Өөрийнхөө одоо ойлгосноор бичээрэй заяа. За, тэгээ бава гэ до жо зо хо одоо ки
Тэ ки. Ки, ла, мо, но, ро, су, та, фа, хо, цэ, чи, шу, яг, эм, од, өг, ар, ус, их, үз, ол. Энийг ингээд хэлж явахдаа аат нь амны чинь хайрцаг яаж хөдөлж чинь тэрийгээ сайн анхаараарай. Ам, эм, тэ од, өд гэд ингээд тэгээ нөгөө ялгааг нь ингээд сайн гаргаж хошуугаар нааш цааш нь тэгээ дээш доош нь болгоод ингээд амны хайрцаг сайн гаргаж ярина шүү за. Энэ бас нөгөө self confidence айгу нөлөөлдөг. Нөгөө өөртөө итгэлтэй илтгэгч нар болохоор ярихдаа амныхаа хайрцаг маш сайн гаргаж ярьдаг. Тийм учраас энэ anchor people те телевизийн анкерууд энэ нэвтрүүлэгч нар ингээд амныхаа хайрцаг амар гоё гаргаж ярьдаг шүү дээ. Тэгээд тэд нар дандаа юм амны дасгал хийдэг гэж байгаа. Энийг ингэж энэ булчин айгуу сайн судлах хэрэгтэй. Энэ булчин нөгөө ярихгүй удах ч юм уу ингээд яг энэ амны хайрцаг сайн гарахгүй гадахаар нөгөө булчингууд нь сайн ажиллахгүй учраас ингээд жоохон зуугдмал байдаг. Зуугдмал. Тэгээд ингээд одоо ингээд энэс хойш чи хүмүүстэй уулзахдаа амны хайрцаг нь айгуу ажигладаг болно. Хэрсэн ярьж байна. Тэгээ хэр үг хэлгээ гоё цэвэрхэн хэлж байна гэдэг чинь маш сайн анзаардаг болно. За тэгээд энийг бас чи хүүхдүүдтэй айгуу сайн зааж өгөөрөө амны хайрцагаа гаргаад ингээд зөв дуудлагыг нь илүү одоо encourage болгоорой заяа. За тэгээд энэ хүрээд одоо ингээд хичээл дуусчаа. Хичээл ер нь 45 минутаар явагддаг байгаа шүү. За. За тэгээд одоо гэрийн даалгаварт чи энийг хэвлэнэ. Энийг хэвлэж аваад эдрийг бүгдийн сайхан хуулж бичээд энэ үгнүүдийнхээ ойлгоогүй үгнүүдээ ард нь англиар ч юм уу монголоор ч юм уу дэлгэрүүлж бичээд энэ үсгүүдийг болохоор энэ хоосон туш шугамн дээр нь дүүртэл нь ингээд фа ф гэдэг ингээд гоё дармал бичмэл том жижигээр нь бичээд байна. За бичээд байгаарай. Тэгээд 7 хоногийн дараа уулзсан чамд одоо цаан чин 5 6 хоног байгаа. Тэгэхээр чи өдөрт одоо хэдэн мөрийг бичээд дуусгачаараа заяа. Тэгээд 7 хоногийн дараа гэхэд чи энэ бүхнийг дуусна. Нэг өдөр битгий бүгдийг бичээрэй. Нэгдүгээрт too much work, хоёрдугаарт чи залах нь бас ядарна за. Тэгэхээр баг багаар өөртөө зорилго тавиараа. Тэгээд тэгээ энэ болохоор миний нөгөө хэлээд байгаа тэр задгаа үе одоо задгаа үе гэдэг нь open тий ингээд ба б гэдэг ингээд эхний нэгдүгээр игнэн дээр бичсэн үгнүүд чинь дандаа задгаа үгнүүд багхгүй юу? Ба га да жа за ла ма на ра са та да ха ца ча ша гэх тий энэ үсэг энэ гэгүүлэгчтэй орохоор яаж сонсогдож байна? Үсэг тэр гэгүүлэгчтэй орохоор яаж сонсогдож байна? Тий энэ дээр нь гэгүүлэгчүүд хажууд нь ихшгүүд нь байгааз тэгэл ингээд чи энэ бүхнийг ингээд хэлээд дээ заяа. Тэгээд дараа нь бо до жо зо ло мо гэдэг ингээд дандаа оогоор хэлсэн гэгүүлэгчүүдийг хэлээд дээ штэ тий. Энэ болохоор open дандаа эхлэхдээ дандаа нэг гэгүүлэгчээр эхлээд аагаар авиагаар дуусч байгаа. Тий. Авиагаар дуусч байгаа. Дараагийнх нь битүү үе гэхээр ихшгээр эхлээд гэгүүлэгчээр ингээ хаачж байгаа байхгүй юу? Ав гэдэг ингээ хаагаад байгааз ав аг ад аж аз гэдэг ингээд ингээ хаагаад гэдэг ингээ хаагаад байгаа. Нөгөөх нь б гэдэг ингээ нээгээд байгаа тий. Тэгэхээр open close syllabus гэж байгаа шүү. За. Тэгээд эдрийг чи бас ингээ хэлээд амаа ингээд задгаалаад нээгээд задгаалаад байгаараа. За тэгээд нөгөө masculine feminine гэдгийн жишээ энэ доор байна. Дөрөөр дасгал masculine vowels нь юу вэ гэсэн чинь о feminine vowels нь юу вэ гэсэн чинь у тэгээ сармаг ихшиг нь и тий. За жишээлбэл аав тэгээд айв тий. Энэ нэг нь богн ихшиг, урт ихшиг, хос ихшигтэй жишээнүүд байна. Тийм үү? Нор нор нэр гэв. За чи дараагийн хэдийг уншаадах та. За. Уул 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 уйл.
эр, эр, эрэ. Аха. О, өр, өө, өөр, Мгм. үү, Тэгээд ой гэдэг тийм хос их шиг байдгүй байх нь шүү дээ монгол хэлэнд. Мгм. мгм. Үл, үүл, уйл, М. Үйл. үйл, Үйл. Аха. үйл. Им, им. Мгм. Мгм. За тэгээд богино гişгэр одоо чи ингээд short vowels зүгээр л хараад нөгөө чинь богино одоо яг гişгээ дуудахдаа уртаар дуудаад байна. А, ингээ богино дуудцаа юу. А, о, тэгээд дараа нь гэд ингээд тий уртсгана. За яа. За дахиад нэг богиноор дуудаа явчих. А, Тэгэхээр уртаар сонсогдоод байна. а, Аха, о, аха, о, э, мгм. о, у, и. Аха. За одоо уртаар нь дуудъя. А, О, о, у, о, э. э, Мгм. о, у, и. За сайн. За одоо хос гიშгээ дуудъя. А, Ай, уй, 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 эй. э, Энийг гэдэг ингээд нөгөө англи хэлний үсэг шиг хэлээд гэхдээ э, уй. уи. За. Айв, А, айв, ав, най, уйл, уил, аха. Уйл, уил, эрэ. эрэ. За. Уил. За ингээд нэгээс дөрөвдүгээр дасгалыг бий дагаад хийгээд ирээрэй. За. За. За баярлалаа. Хичээлэн таалагдсан гэж найдаж байна. Чамд ярил. Баярлалаа. Mommy, look. За өдрийг сайхан Mommy, өнгөрөөч. have a hat. За баярлалаа. Чи надад имэйл үлдээ чи чам руу имэйлээр явуулъя за. За. Окей. Bye. За bye. Send me photos. Okay. Bye. За bye. Have a good day. Мгм. Stop sharing.